Галт тэрэгний хөдөлгөгч хүч бол хос дугуун дээр байрласан татах мотор. Улаанбаатар төмөр зам өнөөдрийг хүртэл татах моторыг Оросын холбооны улс Хятад улс руу явуулж засвар үйлчилгээ хийлэгдэг байжээ. За ингээд сүүлийн 4-5 жилийн хугацаанд төмөр замчид Монгол инженерүүдээс сурган бэлтгэж хөрөнгө оруулалт хийж шинэ технологи нэвтрүүлснээр өнөөдрөөс ийхүү галт тэрэгний татах цахилгаан хөдөлгүүр ерөнхий генератор бусад тоног төхөөрөмжүүдийг Монгол инженерүүд хийхэд бэлэн болоод байна. Улаанбаатар төмөр зам өмнө нь жил бүр 5-8 тэрбум төгрөгөөр татах мотор ерөнхий генераторыг гадны улсуудад засуулж худалдан авдаг байсан бол өөрсдөө хийж эхэлснээр энэ хэмжээний хэмнэлт гаргаж бас ашиг олох боломж бүрдэж байгаа юм. Цаг хугацааны хувьд маш их хэмнэлт гарч байгаа. Одоо жишээ нь бид нар нэг татах мотор засуулах гэж нэгдүгээр төсөв төлөвлөгөөнд тавьсан байх хэрэгтэй. Хоёрдугаар тендер зарлаад эхний улирал өнгөрнө. За гэрээ байгуулна, аваад Оросын холбооны улс мөн Хятад руу явна. Очоод засуулаа бочирнэ гээд ингээд эхний одоо 8-9 сар одоо ер нь бол яг процессд явцдаг байсан бол одоо бид өөрсдөө материалаа аваад энэ тоног төхөөрөмжүүдээ ашиглаад энэ одоо цехтэй цахилгаан машинуудаа бүрэн засах боломжтой. Ер нь бол дэлгэрүүгээ яриул олон цахилгаан машинууд байгаа. Татах мотор гэдэг маань яг зүтгүүрийг өөрийн хостгууг нь эргүүлж байгаа цахилгаан машин. Энэ цахилгаан машин ба нэг зүтгүүрт буюу нэг секцийн зүтгүүрт 6 ширхэг байдаг. 2 секцийн зүтгүүрт 12 эргээд эхлээд эхний ээлжинд бид нар чухал эдэнга буюу хамгийн том татах мотороо засварлах ажлаа хийгээд залгуулад бусад одоо хөргөлтөнд ашигладаг бусад одоо яг ашиглалтын үед ашигладаг жижиг цахилгаан машинуудыг бас засах юм боломжтой болох юм. Улаанбаатар төмөр зам хувь нөлөөсөн нийгэмлэг цахилгаан машины засварын цехийг 12 тэрбум төгрөгөөр ашиглалтанд оруулж энэ зарлаа 4 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолж байна. Галт тэрэгний амин чухал эд ангийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлснээр зөвхөн Улаанбаатар төмөр зам төдийгүй төмөр замын бусад компаниудад засвар үйлчилгээ үзүүлж ашиг хүртэх боломж давхар нээгдэж байгаа юм.